тусгаж байна уу? Сайн байцгаана уу? Би Шамын Гомбочуу гэдэг хүний хүүн байна. Баг хүүн. Тэгээд нутагтай арилгүй мөрөм жил болсон байна. Би аавгаа тээврийн жолооч багт машинд нь сууж ирчихсэн. Энд нутагтай. Тэгээд тэрнээс хойш нутаг усаа санжил байсан баг. За би тэгээ таарт өөрөө хөлөөхөөсний шүлгийг хийж өгье. Энэ сайхан арга хэмжээг. Өвгөн аавын минь нутаг үлцийн цэврээс нулимстай тасч авлаа. Өгөөстэй талын минь салхи сэвэлжээд цээжин дараагаад байх юм. Өөлтийн удам төмөрдөө сэтгэл хорогдон гигэлзээд байх юм. Яргуйт ногоон дэвсэг минь ядмагхан намайг дуудаад байна. Яруухан сартай шүнд нь явж чадахгүй бас хорогдоод байна. Аавынхаа нутагт би нулимс урган ирлээ. Аргасан хуучин аялгуутай догтлон баясаж ирлээ. Алсаас өрсөн морхон олийнхоо уснаас амсах биш уух гэж хүүнирлээ. Ухаан тартынхаа унган нутагт уйлж дуулаад ирлээ. Очилсан бүхэндээ хайр сүлж шүлгэн хуваалцах гэж бас ирлээ. Удан донцсон гадар шороондоо сэтгэл зүрхэн шилгээх гээд би ирлээ. За баярлалаа. Манай Шамын 3 дахь хүүхэд Шамын Гомбочоо эхнэр Цэвэлмаа, түүний өр хүүхдүүд нь Бээжин хүү, Алтан цэцэг, Өнөр бэлэг гэсэн 3 сайхан хүүхэдтэй байна. За ингээд хүүхдүүдээс нь төлөөлөл хийнэ. За би Шамын Гомбочоо гэдэг хүний баг хүн. Том охин Алтан цэцэг гэж байсан. Хоёр охин нь одоо энэ хоёр талд нь явж байгаа. Голынхан тааштай. Манай том ихчийн хоёр охин байна. Энэ миний хань. Тэгээд энэ манай том ихчийн том охин энэ Дөрвөнжин гэж Алтанбог тэгээд автовэр хариуцсан компани захирал. Манай энэ Таванжин гэдэг хоёр дахь охин байгаа. Энэ бол Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа сая ирсэн. Энэ миний хань Осрын Цэвэлмаа гэж Гархангай аймгийн Хашаат сумын хүн байгаа.